Тэгж олон минут ангаад угаалаад байдаг. Айгүй хэцүү. Тийм болохоор ам ангах хугацааг нь арай багасгах юм бол бидний зааж байгаа нь болохоор эхний чинь гадна талын угаахтай ингээд зуучна. Зууж агаад сойцоо бариулаад ийм дээшээ доошоос ийм гэх юм. Дээшээ доош. Бүрийн хүчтэй юм биш. Ингээд дээшээ доошоо ингээд харах юм бол ийм шүүрдэж байгаа. Ийм биш. Эсвэл ийм биш. Нэг ийм хордлын зэрэг авсарч байгаа ийм болох. Ингээд. За ингэж тэгээд гол нь 1-10 тонн. Энэ хүүхдүүдэд нэг 10 хүртэл тоолно гэдэг хвшлийг бий болгочоор нийт ингээд хэсгийг ерөөсөө алгасахгүй гэсэн үг байхгүй. Тэгээд дандаа баруун талаас зүүн рүү явна. Баруунаас зүүн рүү дээрээс доош өгдөж хэлдэг. Дээрээс доош гэдэг нь одоо тайлбарлана. За баруун талаас эхэллээ. 1-10 явлаа. За үүдэн бүлэг рүү шилжлээ. 1-10 явлаа. Тэгээд ер нь ингээд нэг ойлгох хэрэгтэй юм ингээд нэг сойц ингээд баг багаар ингээд шүтнүүд рүү архиад 1-10 хүртэл явах хэрэгтэй. За тэгэхээр 1-10 хүртэл 100 тавтай явлаа. За ингээд гадна тал ингээд уучлаа тийм. Ийм болох юм шүү дээ. Ийм биш тийм. За тэгтээ хүүхдүүд ингэж чадахгүй бол иймэрэн гэсэн болно дөө. За ангаагаад баруун талын дотор талын дээрээс болоод одоо хэвлээ дотор талаа төрүүлдэг. За сойц нь босоогоор нь бариул. Ийм хөвтэй биш. Босоогоор нь бариулж аваад ийм хүрээдэх маяг. Сойц салахгүй бол ингэж нэг боссон биш. Ийм маягтай. Тэгээ муу адилаар 1-10 хүртэл 1 2 3 4 5 6 7 8 9 10 гээд 10 надаа уучлаа. За одоо үүдэн шүү. Муу адил босооч ирээ явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Сойц ерөөс ингэ нэг шүтэн салахгүй байсан тийм. Хүүхдүүд ингэ нэг салаад эхлэх юм бол хүчиж амруугаа ихэд ингэ яхаар болж өгөх тийм ингэ дундаж шүтүүлдэг. Тэгэхээр нэгэн зэрэг юм үргэлжилсэн юм гэх юм юм хөвшүүлэх. За тэгээд одоо зүүн талын хараар орлоо нөөцийн хүрээцсэн. 1-10 хүртэл явчихсан. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь сүүн шүттэй нөгөө цөөхөн шүт байгаа болохоор энэ ингээд 1-10 гэдэг нь сойц ингэж байгаа л юм бүгд зэрлэгдэж байна. За ингээд баруунаас зүүнлүү дээдл явлаа. Одоо доотл юм. За баруунд орны сойц минь босооч ирээ хийвэрээ 1-10 хүртэл нөгөө бүрөөцсөн. За үүдэн шүт рүү орлоо 1-10. Бүрөөцөлнөлөө энэ тал руугаа гарлаа, зүүн тал руугаа гарлаа. Тэгэхээр 1-10. За одоо гадна тал угаагцсан, дотор тал угаагцсан. Зажлах гадар болчихсон тийм. За сойцоо гарлаа 1-10 хүртэл. 1-10. За үүдэн шүтнүүдийг алгасаад үдлийн хараанууд байна. Ягаад үүдэн шүт алгасаад байгаа юм гэхээр үүдэн шүт нөө ингэж угаагдах явцад өчнө өөрөө зажлах гадаргуу ийм урцрангтай шүтлэр ингээ хоёр талаас ингээ угаагдчихж байгаа юм. Тэр үүдэн шүтийг алгасч. Заасаа баруунаас зүүн рүү явсан. Тэгээ баруун талаас 1-10. За ингэж шүт угаасан. Одоо хамгийн сүүлд нь хилээ угаана. Одоо энэ хүүхдүүдэд хил угаахыг багаас нь хөвшүүлэх хэрэгтэй. Хойноос нь урагшаа ингээ зөөлөн дараад 1-10. За ингэ шүтээд нь босч. За энэ дээр хүүхдийн шүтийг ер нь бол ингэж угаах нь буруу гэдэг шүү. Тэгэхээр яагаад хүүхдийн шүтийг ингэж угаалгаад байгаа юм бэ? Хүүхдийн биеэл састай том нөхөд бол арай зөөлөн бүтцтэй. Тэгээ том хүн дээр одоо чинь ингэж угаагаад олон удаан ингэж угааж явах юм бол аян дон бойлнод нөгөө механик хүчинд ингэж шамраад эхэлдэг доош суугаад. Тэгтэл хүүхдийн нөгөө энэ харцны нөхөн дэлжих чадвар өндөр. Тэгээ дээрээс нь арай зөөлөн чанартай болохоор энэнд тэгж юу шууд ингэ шамраад явчихгүй. Тэгээ энэ угаал тэгж олон жил үргэлжлэхгүй. Өөрөө сургуулийн насанд ороод ирэнгүүт нөгөө нэг одоо дараагийн зах том хүний угаалт руу шилжих ёстой. Тэгээ ингэснээр энэ нөгөө хүүхдүүдийн хөдөлгөөний нарийн ийм хөдөлгөөн хэцүү шүү дээ. Ингэж угааснаар нөгөө хүүхдүүдэд арай амар. Тэгээ гадна талын богд арай амар болчих. Тэгэхгүй бол энэ гадна тал дотор талаас мөнхийн хаяцтай шүү дээ. За одоо 6-аас дээш насны болон томчууд угаах шүү. За энэ таад нөгөө энэ нүгээрч явсан бол одоо заснаар ч явж болно шүү. За аль аль нь шалгаагүй байна. Тэгээ тэрэн дээр болохоор нэг цаад доош нь ингэж байгаа. Одоо ерөөсөө энэ дээр болчих нь яг тэр үйл хэрэгтэй юм. За баруун талаас эхэлнэ. Ямар хэмжээ доод явах вэ? Чигчээ өрөөний хамстай жижиг хэмжээ тэгээд мандууны хэмжээтэй том гэсэн ялгаа юм. За баруун талаас эхэлнэ. Эсвэл ойлноос эхэллээ доош нь дарлаа. Ойлны эрэнгээс эхэллээ. 6 сtíж насан турсан хүмүүс амаа ангаачих юм тийм. Тэгээ амаа ангааж зуухгүй гэсэн. Дарлаа нэг чиглэлүүд л гэсэн юм босох.
За яагаад ингэж хахаар одоо та ингэж харуул ингээд юм бүтэн сойж ингээд завшрууд руу ингээд ширдэг орж бас нөгөө утсаар цэвэрсний дараа энэ хавийн үлдэгдлийн юмнуудыг нэгнүүр ингээд сойжоор ингээд аваад очих гэдэг санаатай байхгүй. Дээрээс нь том хүмүүс нь хэлсэн буруу байгаад байвал нөгөө бой шамардаг. Энэ төр бой шамралтаас давхар сэргэлээд байж байна. Дээрээс нь энэ хэсгийг яг энэ шүд бүйлээр нийлж байсаагаас энэ хэсгийн өнгөр яг ингээд нөгөө бүрэн цэвэрлэгдэх байхгүй. Тэгэхгүй яг энэ хэсгийн өнгөр үлдээд энэгээр ингээд аюул чулуу үсэж. За томон дээр бол нэг тоолоод байх шаардлага байхгүй. Ер нь шүд болгон дээр доорож 2-3 удаа ингэж үрэх хэрэгтэй. 1 2 гэдэг ингэж явуулаа. Араанууд явлаа, сойз зэрэглээ. Яг ийм нэг ингэ шүтж байгаа. Тэрний хүүхчиг ингэчээд буцаад спейс нэхгүй нь. Өсөөл нэг чиг ийм явлаа. Шүд болгон дээр 2-3 удаа явлаа. Зүүн рүү орлоо, явлаа. За одоо доош гоо. Баруунаас зүүн рүү. За энэ дээр болохоор доороос дээш. Буйлнаас шүд рүү гэдэг чиглэлтэй ирсэн. Буйлнаас шүд рүү. За араа болчлоо үүдэн шүд рүү орлоо. Буйлнаас шүд рүү. За зүүн талын араанууд руу орлоо. За одоо дотор тал. Түрүүний хүүхдүүдээр болохоор ингэдсэн шүү дээ. Ингээд тийм биш. Яг ийм нэг чиг юм л. Босоор байлаа. Ингээд. Ингэхгүй гоц ийм услаа. Буйлнаас шүд рүү. Яг муу адил буйлнаас эхлээд шүд рүүгээ ингээд дуусна. Дээрээс доошоо. Шүд болгон дээр 2-3 удаа. 1 2 За ингэ шүд болгон доотлон мэдлээс босоор нь барьж байгаа. 1 2 За ингэ шүд болгон дээр 3 удаа ингэ болоо. За ингэ бочлоо. За зажлах гадар бол нөгөө хүүхдээ болтой адилхан зүгээр юм шулууд ингээл бас нэгээс 15 зэрэг зажлах гадар. За баруун тал явлаа. Зүүн тал явлаа. Баруун доор явлаа. Зүүн доор. За одоо гадаргуунууд болцоо муу адил хэлээ хамгийн сүүлд нь угаана. Ингээд сойзроо угаад хүмүүс сойзроо ингээд хосчихно. Артлаар нь усчихно. Усагч хэрэгэлдэг хүмүүс нь усагчаар нь усчихно. За ингээд ер нь бол угаалт нь. За энэ угаалт нь тэгэхээр ингээд бүх гадаргууд хүрдэг байх юм байна. Тэгээд нөгөө бойлог гэвтэхгүй юм байна. За ийм зөвлөлт байна.